Сайн байцгаана уу? Баруун Австралийн Перт хотоос мэдчилж байна. За, өнөөдөр бид хот дотроо ойрхон аялал хийнэ. Манай хэдэн нөхдөөд. За, манайх нэг найзынхаа гэр бүлтэй хамт явж байгаа. Тэгээд өглөө босоод би тэгээд Costco-гийн бензин колонк дээр уулзна гэж тохирсон байгаа. Одоо яг цаг 8:45 хавцаа болж байгаа шиг байна. Тэг хамгийн түрүүнд өглөө би тэгээд гэрийнхээ хажууд аяга гоё ийм кофе шоп бидийн нэг ийм жижигхэн цонхноос кофе авдаг. Тэгээд капучино аваад хөдлөлөө. Жавхаа дээр цаана машина парклаа зогсож байгаа. Манай энэ цай хичээл эхлээд эхний улирлан дуусаад хүүхдүүд сургуулийн амралттай байгаа. За тэгээ нэгдүгээр улирлан дуусаад 2-7 хоногийн амралтаараа би тэгэхэд ойрхон гоё гэр бүлийн аялал зохиоё гэж бодоод тэгээд юм машинтай road trip хийх гээд хөдөлж байна. За ер нь бол Австралид ирснээс хойш ерөөсөө Австрали дотроо ингэж хол аялж үзээгүй. Тэгээ бидний хувьд бол бүр хамгийн анхны юм холын аялал болж байгаа. Энэ маань Баселтэн JT гэдэг газарлаа бид нар явж байна. Тэгээд энэ газар маань яг бидний амьдардаг Перт хотоос 3 цагийн зайтай юм газар байгаа. За эхлээд бид хэд Costco дээр бензин авах гэсэн чинь Costco онгоогүй тараад тэгээс хэвээ элэм дээр зогсоод бензинээ дүүргэж байна. За одоогийн явах газар маань 224-өөс 230 км-ийн зайтай юм газар байдаг. За тэгээ манай Австрали нөгөө энэ energy drink-ний хэрэглээ үнэхээр өндөртэй бүр бүх хүмүүсүүд нь бүх насны хүмүүс энержи дринк уудаг гэдэг. Миний хувьд бол би нэг ууж чаддгүй. Тэгээ дээрэс нь би нөгөө машин дотор явахдаа дотор мохоо өргөд идэг. Яг жолоочийн хажуудлын судалцуухаар дотор мохоо өргөд би чи яг ийм бүх сигтэй нөгөө car sig, sea sig, airplane sig гэдэг шиг тийм сигтэй. За тэгээ би тав замдаа хөгжим сонсоод миний дуртай дуу, Мишелийн дуртай дуу, Хамдшгийн дуртай дуу, Эрхэм баярын дуртай дуу гэд тэгээд гоё snack идээд амар гоё тийм family road trip vibe-тэй замдаа бас 3 цагийг бас айгүй эвтэй наримталтай хайтаахан явж өнгөрүүлсэ. Тэгээ миний хувьд нөгөө Австрали дотроо буюу амьдарч байгаа хоттоо за тэгээ Сидней, Мельбурн ч юм уу Австрали дотроо айгүй юм аялахыг хүсдэг. Тэгээд яг ингээ Австрали байж авах хугацаанд маш сайн ингээ Австралиараа ер нь явж үзье гэсэн бодолтой байгаа. Тэгээ манай хотод нөгөө ерөөсөө төвчрөл байхгүй. Тэгснээ манай гэр ингээд яг байрлалынхаа хувьд яг хотын төвд байгаач ойрхон ер нь ингээ бүх юмтай ингээ ойрхон болохоор би ингээ хамгийн холдоо нэг машин дотор нэг 10 минут юм уу 15 минут явдаг. Тэгээ хүүхдүүд бараг машинд сууддаг. Тэгээ би Мишелийг өглөө хүргэж өгөхөд нэг 10 минут л болдог. Тэгээ хүүнэр бол угаасаа бүр ерөөсөө машин сууддаг. Өөртөө сургууль руугаа дугуйтаа явуулчаа буцаад дугуйтаа хүрээд ирчдэг болохоор ингээд машинд ингээ удаан явах эсвэл хотын төв рүү орохдоо ч юм уу тий 15 минут л явдаг болохоор 3 цаг машин суусан чинь бас биднэрт амар гоё байсан. Бүр ингээд юм нэг тийм яг Монголд бүр ингээ хөдөө явж байгаа юм шиг мэдрэмж аваа. Бүр нэг юм амар гоё сэтгэл ойрхон юм гоё ялаа. За тэгээд би тэгэд яг Баслан дээр ирсэн байна. Одоо паркинг зогсоол хайхаа явж байна. Тэгээд паркинга машина парклчаад тэнцэнс машинаас юмнуудаа авчаад цаашаагаа ингээд алхаад нөгөө JT-ийн дээрээ суух хэвээр. За тэгээд би яг явахаас өмнө бол тиктэй төрүүлээд авцсан. Яг энэ маань JT-ийн дээрээ суух тикет. Тэгээд цаашаагаа JT-нээсээ буугаад цаашаагаа юм усан доогуур юм далайг ингээ ажиглалт хийх гэсэн юм хоёр юм activity-тэй тийм тикет байгаа байхгүй. Тэгээ үнэнээс хоёр өөр. За JT-ийн дээр суух нэг $8 ч юм уу тийм зөрүүтэйсэн. Тэгээ хамгийн гоё нь тэр JT-ийн дээр хүүхдүүд суугаад далайн гүн рүү ингээд явах нь бол хамгийн гоё тийм activity. Тэгээ амар гоё юм дурсамж үлдээдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээд яг ингээд Басалтанд ер нь бол ингээд амар гоё дулаахан 100 явал айгүй зүгээр санагдсан. Бид хэд жоохон хүүтэн дэвчлээ. Одоо ингээд манай 100 дуусаад тэгээ энд ингээд жоохон юм сэрүү орж байгаа. Тэгэхээр ингээд гадаа нэг 20-с 21 ингээд 22 градус ч юм уу тий тийм сэрвхэн. Тэгэхээр ингээ бүгдээрээ юм дээгүүрээ цамцаа өмсөөгд та бас амар бол хүүтэн биш байгаад байгаа. Басалтан маань өөрөө ийм маш цэвэр цэнгэг далайгаараа алдартай, далайн эргээрээ алдартай. Дээрэс нь ус нь ингээд ийм том давлгай байхгүй, айгүй ийм намуухан. Тэгээ яг өнгө нь бол цэв цэнхэр. Тэгээ яг нөгөө Мальдивтэй ер нь амар ойролцоо тийм далайн эрэгтэйгаараа энэ Австралид бол алдартай байдаг. Тийм болохоор 100 ирэх ёстой байсан байна. Бүр ингээд амар гоё далайд сэлэх ёстой байсан байна. Жохон хүүтэнд ирсэн чинь бид нар ерөөсөө талаараа гоорч чадаагүй.
Тэгээ бүр яг далайн эрэг дээрээ одоо ингээ Мишелийн налгаж байгаа далайн эрэг хавцаанаа бүр айгүй хүүтэн салхитай. Тэгээ энд ингээ харагдаж байгаа тэр дөрвөн байшин өөрөө хамгийн алдартай тийм дөрвөн байшин маахгүй юу. За тэгээ энэчнээсээ би тэгэхэд нөгөө JT-ийн дээрээ суух гад очрлаа хүлээж байна. За тэнгууд энэ маань Австралида бүр баруун Австралида Перт хоттой хамгийн урт модон гүүр гинэ. Тэнгууд тэрний юу гэхээр далайн эргээсээ далайн гүн рүүгээ ийм модон гүүр барьсан. Тэгснээ ингээд дээр нь ийм жижигхэн таранбай шиг одоо манайхаар ийм жижигхэн ийм трен ингээд явж байгаа байхгүй юу? Энийг JT-гээ нэрлэлсэн. Тэгээ энэ нь бол далайн эргээс далайн гүн рүү 1.8 км-тэй юм урт ийм зайтай. За яагаад энэ JT-г барьсан бэ гэсэн чинь нөгөө нэг ийм тээврийн хүлэг онгоцнууд нь далайн эрэг рүү ерөөсө төхөж очиж чадахгүй. Яа тэгэхээр далайн эрэг рүү ус нь ингээ маш гүйхэн болоод тэгээд энэ анх тэр модон энэ гүүрийг бариад энэ трамвайг бариад энэгээр анх хүн биш бараа тээвэрлэдэг гэсэн юм байна. За тэгээ бараагаа тээвэрлэхээ болоод энэ бараг 1865 он гэж ирсэн. Тэгээд тэрнээс хойш энэ нөгөө аялал жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг болоод энэ хөгжсөн байгаа юм билэ. За JT-нээсээ буугаад яг нөгөө ийм цаад яг одоо далайн бүр ингээ голдон ийм байгууламж байгаа хгүй. Тэр нь Sea Observation гэж нэрлэдэг да. Энэ нь юу гэдэг вэ гэхээр ингээд яг тэр JT-ийн суучсан хүмүүсүүд нэг ийм групп болоод тэнгуул нэг ийм хөтчтэй яг орхоос эхлэх хөтчин ингээ бүх юм ингээд тайлбарлаа явж байгаа. Тэнгууд ингээ шатаар доошоо ингээ уруутай буунгууд одоо далайн гүнээс 1 метрийн доор дахиад жоохон доош муу 2 метр 3 метрийг ингээ доошоо гүн бол явчихж байгаа. Тэнгуутлаа яг энэ чинээс нөгөө ус нь хамгийн цэнгэг цэвэрхэн байдаг болохоор яг далайн амьдралыг бүр ингээ боддоор нь харуулдаг гэдгээрээ алдартай юм билэ. Тэгээд яг энэ далай доорх observation нь дэлхий дээр 6хан байдаг тийм observation-ы нэг юм билэ. Тэгээд энэ бүр хүүхдүүдэд үнэхээр фан байж чадсан. Яг хөө тэр газар нь тийм том биш, бүр ингээ амар тийм aquarium шиг том биш гэсэн яг нөгөө нэг ийм одоо wild natural life буюу тэ ингээ зэрлэг далайн амьдралыг амар гоё ойроос харсан би тэгэхэд. За ингээ далайн голд би тэгэхэд зогсож байна. Одоо JT-ийн цугаа буцахын гууд нөгөө JT маань буцах хугацаа нэлээд болоогүй. Одоо бараг 40-30 минут хүлээх шаардлагатай болоод тэгээ би тэгэхэд ер нь л суухгүй эргээд алхахыг шийдсэн. Тэгээ нөгөө JT маань энэ амар хөөрхөн жижигхэн. Энэ ингээд цаанаа очиж хүмүүсээ болгочаад буцаж ирээ биднийг аваад тэгээ цаашаа явах хэрэгтэйсэн байхгүй юм. За тэгээ өглөө 9 цагт гарсан хүмүүс маань бүгдээрээ өлсөөд ланчны цаг боллоо. Тэнгуут ингээ басалтан тойроод угаасаа ингээ аялал зуршил хөгжсөн. Маш олон гоё ресторанууд байсан. Тэрнээс бид нар энэ Shelter Brewing Co гэдэг энэ газрыг сонгоод энэ мань өөрөө ингээ айгу гоё юм биер хийдэг газар байсан. Яг өөрийн нэрийн юм пивнүүдийг эсгдэг. Тэгээ ингээ пивнээс амталгаа яадаг байсан айгу гоёсэн. За тэгээ хоолнуудаас бол яг recommend хийдэг нь бол cheeseburger нь пицца нь гоёсэн. Бусд нь үгүй яах вэ? 50-50. За охин бит хоёр одоо булгнаа. Гоё матча авч уух гад, бишэл гоё milkshake авч уух гад яг ингээ хажууд нь байгаа бас нэг өөр газар ороод ирсэн байна. Тэгээ эндхийн юмнууд нь айгу гоё гарт юм лээ. Матча нь, milkshake нь. Тэгээ одоо би тэгэхэд яг гоё дринкүүдээ авчаад буцаад талаарыг тэр очиж зургаад оруулж байгаа. Тэгээ буцаа машинаас хөдлөлөө. За тэгээ бид нар одоо буцаад гэрийн зүг 3 цагийн аялалтаа гарлаа. За тэгээ басалтны аялын влогтой хамт байсан баярлалаа. Баяртай.